За би нэг 3-4 санал хэлье. За Бүрүү Давгтээр бол бас олон жил хамт нам дээр ажилласан. Ялангуяа сайн муугаа маш сайн мэднэ. Тэг өнөөдөр би таныг учиргүй тэгж магтахгүй. Тэг бодтой хэдэн бас саналуудыг хэлхийг хүсэж байна. За бид нар 45 төлөвлөгчөөс 40-ыг авч ингээд 24 онд ялт байгуулсан. Ялт байгуулахдаа мөрөө хөтөлбөрөөр гаргаад тэр мөрөө хөтөлбөрийг иргэдэд дэмжиж бидрээ сонгосон. Харамсалтай нь бид нар тэр мөрөө хөтөлбөрөөр хэрэгжүүлснээр өнөөдөр бас буруутан болчиход байгаа. Одоо ингээд туулын урдны зам, метро, сэлэг дэдв, 5 дугаар цахилгаан станц гэл одоо нагарын бохирдол тэр өвөл 200 тэрбумаар авсан нүүрс гэл ингээд бүхэл юм дээр одоо ингээд буруутан болчиход явж байгаа. Тэгээ энэ бол ерөөсөө л нэг хэдхэн хүмүүсийн улс төрийн паверлоос л үүдэлтэй л асуудал шүү дээ. Ажил хэвээ явагдаж явах хэрэгтэй байсан боловч өнөөдрийн энэ түвшиндээ хүрээд байж байна. Тэгээ таныг бол одоо баг Монгол Ардын намын сүүлчийн самурай гэдэг хүмүүс ингээл магтанд болж байна л да. Танаас өөр одоо нэр цэвэр хүн Монгол Ардын намд үлдээгүй. Энэ 40 хүн бол одоо бүгдээрээ асуудалтай. Та л одоо ганцхан цэвэрхүү учраас дэвшиж байгаа гэдэг. Хүмүүс яг ингэж вакуумждаг. Ингээл вакуумд орчдөг. Тэгээ буруу шийдвэр гаргадаг. Хүний үг сонсгоон болчдөг. Өндөр албан тушаалд очихороо сарын дараа миний мэдих одоо Бүрүү Давг танигдахаарахгүй болсон байдаг. Энийг хоёулаа бол маш сайн мэддэг. Хоёулаа энэ асуудлаар зөвхөн ойлгохоо зөндөө асуудал яриад л дараа нураа ингэж гин тэгж гин ийм алдаа гаргаж гин ингэж болохгүй бол чи илжхөө би илжхөө гэж ингээл ярьж исэн зүйлүүд бий. Тэгээд одоо энэ асуудал тань дээр одоо бас туулж ирж байгаа учраас олон одоо дарга нарыг алдаж омжсэн үеийн та өөрөө мэдж байгаа учраас энэ дээр бас нэг тийм бодтой дүгнэлт хийж өөртөө анхаарах байхаа гэж ингэж бодож байна. За удахгүй үйлчлэлтийн бэлтгэл ирнэ. Хамгийн том асуудал бол одоо үйлчлэлтийн бэлтгэл. Бусад ажлууд ингэж явдгаараа явах байх. Одоо таныг ямар менежмент хийхийг энэ үйлчлэлтийн бэлтгэлээс л хүмүүс анхаарна. Одоо удахгүй галтрах агуулга ихсэн, за агарын бохирдол ихсэн, түгжрэл одоо галтрах агуулга ихсээр нэмэгдэнэ гэдэг. Тэгэхээр хотчин өөрөө бас нэг аж ахуй ажил гэдэг юм том даваа талтай байгаа. Тэгэхээр энэ дээр бас та маш одоо маргаашнаас ихсүүлээд ажилдаа оож анхаарч ажиллахгүй бол цагт тулцсан байгаа. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын улирлыг бид нар хэрэлцээр байгаа дуусж байгаа. Бүх төслүүдэд зогсоогоод гацаагаад уг нь бүх ажлууд одоо жинхэнэ бужигнаад явж явах хэрэгтэй байсан. Бүх хууль эрх зүйн орчинд бүрдчихсэн, төсөн мөнгө нь тавигдчихсан. Зүгээр ажил явж явах хэрэгтэй ажлууд ингээд зогссон юм л байдалтай байгаа. Тэгэхээр энэ гацааг одоо ингээд төр засгийн хэмжээнд нь та одоо маш ойр хугацаанд гаргаж хөдлөх хэрэгтэй. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь Улаанбаатар хотыг улсын одоо нэг засгийн газрын нэг агентлаг шиг байлгаж болохгүй. Бид нар өөрсдөө бас төр эрх зүйгээ ингээд хууль дүрмээ баталчихсан, орлого төсөө ингээд бүгдийг нь бас бэлтчихсэн ийм одоо байгуул болсон явж байгаа. Тэгээ Нямбатар гэдэг хүн байгаа. Нямбатар гэдэг хүн одоо ингээд ямар ч байсан 2 жил хотыг удирдлаа. Гэхдээ бас хийсэн одоо ажилтаа хэл хөхтэй ингээд явж явах шиг байна. Гэхдээ нэг л зүйлийг хэлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо дараагийн хотын дарга гэдэг хүн бол ер нь бол улс төрийн шийдвэр маш их гаргана. Энэ улс төрийн шийдвэрээс шалтгаалж одоо дараагийн засаг захиргаа энэ намын байгууллага доктортой байх уугүй гэдэг асуудал үүснэ. Тэгэхээр энэ дээр Нямбатар дарга нэг л зүйлийг бид нар захиж үлдээсэн шүү дээ. Явахаас өмнө сая бүлгийг хувааж болохгүй шүү. Эв нэгдлийг сахин шүү. Энэ дээр одоо бүлгийн дарга анхаарах хэрэгтэй, урлын дарга анхаарах хэрэгтэй, засаг дарга анхаарах хэрэгтэй. Та бүгдийн гаргаж байгаа улс төрийн шийдвэрээс болж бүлэг хуваагдах үедээ нэгэнт одоо их хурл нь 30-38-аар одоо хуваагдсан байгаад байдаг. Бид нар тийм алдааг ерөөсөө давтаж болохгүй. Тэгэхээр энэ дээр биенийхээ бас үгийг сонсдог, зарим зүйл дээр бас нэг хоошоо нэг болох юм ухардаг. Тийм л улс төрийн шийдвэр гаргаасаа л гэж ингэж хүсэж байгаа. Магадгүй сарын дараа 2 сарын дараа бүлэг нь хуваагдсан хотын ажил нь бүр хот нь өөрсдөө төлөвлөж гацаадаг ийм байдалтай хэрхэж байж болохгүй. Тэгэхээр би ч гэсэн одоо хувь улс төрч төлөвлөгч ч гэсэн шаардлагатай гэвэл хоошоо нэг алхам 2 алхам ухраад шийдвэрийг нь одоо хүндгээд л явна. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ маш сайн анхаарах хэрэгтэй. Дөрвөн төлөвлөгч нар хэлж байна. Бага бүрдүүлж ин гэдэг одоо маш олон хүнийг авчираад учиргүй халаас хэлгээ явуулаад одоо тийм угаас хугацаа байхгүй. Харин энэ ойрхон байгаа нэмэлт 1 минут аваа шүү. Ойрхон байгаа туршлагатай энэ улс төрчдийг хажуудаа байлгаж тэдрээс бас заавар зөвлөгөө авах нь их чухал. Тэгэхгүй бол одоо танд бол нам улс төрийн туршлага байгаа. Би одоо таныг мэднэ. Гэхдээ танд бол хотыг удирдах туршлага байхгүй.
Тийм учраас яг нэг хотыг удирдах байгаа одоо яг энэ олон жил дүүр корон даргаас ихсүүлээд одоо хорлогч дарга засаг дарга гэж хэлсэн хүмүүсийг бас хажуудаа байлгаж зөвлөгөөг нь авч тэдний бодлого чиглэлийг бас сонсож алдаа оноог нь бас өөрийнхөө ажил дээр тунгааж ингэж яваасаа л гэж хүсэж байгаа. Тэгэхээр одоо эрхэм найзтай бас ингээд амжилт хүсье. Би саяхан бит хоёр энэ нус төчтэй алдаа оноог хоёулах наяараа дүгнээ сууж ирсэн болоод өнөөдөр одоо ингээд та нүүр тулж ирж байна. Өгтлээ зүтгэсээ ингээд жил болгон сонгуулаар зүтгээд ард нь байсаар байгаа. Тэгээ дандаа хоос үлдчихсэн чинь бид нар мэднэ. Таач намайг мэдчихэж байгаа. Одоо хоёр сонгогдсон. Би нэг ч одоо албан тушаал дээр очиж байгаагүй. Зөвхөн одоо нийслэлийн төлөөлөгчөөл хийгээл ингээд явж байгаа. Тийм учраас бас байр суурь гэсэн өөрийнхөө л байсаар ирсэн. Тийм учраас одоо танд бол саналаа хэлнэ, бас шүүмжээ хэлнэ, дэмжих хэмдээр нь дэмжиж явна гэдэг зүйлийг хэлье. Тэгээд хойшлтын ажилд нь энэ Улаанбаатарчуудыг бас өнгөтэй, өөдтэй, сэтгэл ханамжтай байлгах бүх ажлыг бас чин сэтгэл гаргаж хийгээрэй гэж хүсье. За хүний нөөцийн хувьд бол бид түрүү хэлсэн туршлага, мэдлэг, чадвар, хандлагыг харнаа. Шуудхан хэлэх юм бол засаг даргатай шууд харьцдаг одоо гол албан тушаалууд байдаг. Тэр бол 4-5 албан тушаалууд. Энэ дээр бол одоо баг болж чадах хүмүүстэйгээ ажиллана. Өмнө надтай хамт амжилж байсан улсууд ч байгаа энд. Тэгэхдээ одоо байгаа хүмүүсийг би шууд үнж дүнж мэдэхгүй шүү дээ. Хамтарч ажиллаж иж мэднэ. Хэр хандлагатай, хэр чадвартай, хэр мэдлэг туршлагатай юм бэ гэдгийг. Ингээл цаашаа явна. Би түрүүн маш том, маш тодорхой одоо зарчмын бол илэрхийлсэн тэр бол улс төрчгүй гэж. Саяны зарчим дээр суйрлаж ингэж явнаа. За өнгөрсөн хугацаараа бол залуу хүний хувьд нэг харъя гэж бодохгүй байна. Тийм цаг хугацаач байхгүй. Зуны сар эхэлсэн явж гин бүтээн байгуулалт газар шорооны ажлууд руу шууд орох шаардлагатай. Дөрөв хэлсэн үйлчлэлтийн бэлтгэл ажил, мега төлөвлөлттэй холбоотой асуудал, иргэдийн хүлээлт үүсгэж байгаа эргэлзээтэй асуудлууд дээр маш хурдан тодорхой хариултуудыг өгшуурхай ажилланаа. За сошиалар бол манай иргэдийн хурлын төлөөлөгчдөр янз бүрийн юмуд явсан. Ер нь сошиал дээр ярьж байгаа юм бол туйлын үнэн биш шүү дээ. Манай нийгмийн сүүлийн үеийн сөрөг хандлага бол бие бинийгээ маш их харлуулдаг боллоо. Үнэн худал нь мэддэхгүйгээр. Үнэхээр тийм мөхөр тийм ш. Тийм биш юм үхээр яриад байдаг. Тэр үнэхээр тийм бол хууль хүчний байгууллагууд л тодорхойлно. Ер нь одоо ингээ бие бинийгээ харлуулдаг зүйлээс бол бас холдох хэрэгтэй. Хоёрдугаарт манай дотоод уур амьсгалын асуудал гэж ингэж ойлгож байна. Хэрвээ засаг дарга болох юм бол энэ нийслэлийн иргэдийн төлөө ажиллаж байгаа, ажиллахаар сонгогдсон улсууд бидний өмнө нэг л зорилго байгаа шүү дээ. Бидний амласан амлалтууд, иргэдийн асуудлыг шийдье гэсэн нэг л зарчмын юм зорилго байгаа. Нэг зорилгодоор нэг баг болоод өөр ямар нэгэн ашиг сонирхолгүй ингэж явмаар байна. Би Сингапур руу нэг хэд явсан юм аа. Тэгээд манайхан ч шоолдсон шүү дээ. Сингапурын хөгжлийн жишээг судлах гэж танайхаас одоо 100 аялал ингэж ирэх юм аа гэж. Тэгээд нэгэнд нь орж явж исэн. Тэгээд очиод экспертүүдтэй уулзахад нэг ичмэр юм надад хэлж исэн. Тэр үг бол миний шарыг их хөдөлгөсөн. Та нар одоо монголчууд манай Сингапурын хөгжлийг судлах гэж ирэх юм аа. Бид нар эсэргээрээ танаа улсад их атаархтай шүү дээ гэж. Яасан гэдгсэн. 3 зүйл дээр их атаархтай юм аа. Нэгдүгээр танаа монголчууд бол агуу их түүхтэй үндэстэй. Хоёрдугаар танаа монголчууд бол нэгдмэл үндэстэй. Гуравдугаар танаа улс агуу их өргөн удам газар нутагтай. Хэрвээ манай Сингапурт улсад танаа байгаа юм том капитал байсан бол юун одоогийн Сингапур эзэнт гүрийг бид нар байгуулах хүч чадалтай гэж хэлж ирсэн. Тэгээ надад бол энэ одоо үг бол их дотор бодогдож явдаг. Ер нь монголчууд яагаад нэгдэж нийлээд өөрсдийнхөө асуудлыг шийдэж чаддгүй юм бэ? Жижиг сажиг хэрүүл улс төрөөс одоо болмоор биш үү? Ялангуяа нийслэл хотод байгаа бид хэд манай энэ төрийн албан агч захиргааныхан иргэдийн хурал асуудлууга чиглээд нэг 2 жил дараад үзье л та гэсэн бас хүсэлтийг та бүхэндээ тавьж байгааг нь хүлээж авна уу. За 2040 он хүртэлх Улаанбаатарын төлөвлөгөөг бол улсын их хурал дээр батлуулахад шамдаа орноо. Тэгээ бид нар ч одоо нэг гал дарсан шийдвэр тухайн цаг үед нь зориулж гаргасаар байгаад эргээд харахад бол хоорондын нийцэлгүй, зохицолгүй, уялдаа холбоогүй ийм нөхцөл байдал руу орцсон байгаа. Тэгэхээр бид нар одоо урт хугацааны стратеги төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай.
улсын хурлд бүлэг, улсын хурлын гишүүдтэй, нийслэл хотоос сонгогдсон улсын хурлын гишүүдтэй бол нэгт нямбай ажиллаж энэ ажлын ард гарах магадгүй миний одоо бас нэг том даалгавруудын нэг байх гэж ингэж бодож байгаа. За хоёрдугаарт бол төсөв тодтох нь удахгүй 6 сар гаргаад. За энэ дээр таны асуусан Таранбай метроны төслүүдийн бас саналууд ирсэн байгаа. Таранбай дээр ихэд нийтдээ 350 орчим тэрбум төгрөг туссан байна. Метро дээр 145.9 тэрбум төгрөг, нийтдээ 495.9 тэрбум төгрөг туссан юм байна. Тэгэхээр бүгдээрээ түрүүний би бол одоо бүх төслийн нэгжүүдтэй уулзъя гэж бодож байгаа. Өөрөө шиг дээрээс нь иргэдийн санаа бодол их чухал байдаг тийм ээ. Яг одоо хамгийн өргөжтэй байх байдлаас нь явуулна. За энийг зогсооно, энийг эхлүүлнэ гэж хэлэхэд дэндүүрт байна, ажил аваагүй байна. Эргээд мэргэжлийн хүмүүстэйгээ холбогдох албан тушаалтнуудтайгаа уулзж хагаад шийдвэрээ гаргана гэдгээ танд хэлье.